За эзэн чанарын мөн чанарын эзэн их мөн чанарын сөрөг чанараа орё гэд тэгсэн чинь би нэг амар тэнгэрээс доошоо унж байгаа юм шиг болоод шуурга муургатай. Тэгээ газар унтчихаа. Дээшээ харсан чинь ингээд тэнгэр улаан. Улбар шар улаан. Тэгээ эргэн тойрны харсан чинь дайм болсон байгаа байхгүй. Битүү цэргүүд газар дүүрэн цэргийн нөгөө хүмүүс ингээ өвчихсэн. Байлтай болсон газар. Тэгээд ингээд нэг тийшээ харсан чинь тэнд ингээд нэг жижиг уул одоо юу лээ? Давгад тийм толгод чиг юм зүйл аахгүй, толгод байгаа байхгүй юу? Тэрэн дээр нэг хүн хуйг дуулахтайгаа баруун гар талдаа одоо тугаа мандуулчихсан ганцаараа зогсож байгаа байхгүй юу? Би ингээд яг шүн тэгтээ жоохон хагас сартай тийм одоо орон зайд дээрээс ингээ буугаад голын дээрээс бууж байгаа юм шиг далай гэж мэдрэгдэхгүй гол гэж орж ирээд тэгэнгүүт шүн ингээд голыг дээрээс нь харахаар ингээд сар тусцсан нэг урсгалынх нь ингээд долгион мэдэгдээд харагддаг да. Тэгж харагдаад тэгсэн чинь нэг юм морины чимээ сонсогдоод байгаа байхгүй морь алхаж байгаа. Тэгээ хайгаад очсон чинь яг ингээд би морь унтсан хүн дээрээс нь харж байгаа. Тэгээд ингээд голын хажуугаар морь унтсан ер нь бол шүн байна. Тэгтээ хагас шарт сартай шүн. Тэгэл ганцаараа нэг мориныхоо аясаар явж байгаа гэхүү өөрөө ингээл жолоогийн татаж одоо чиглүүлэхгүй байгаа. Зүгээр ингээл сул тавьсан. Тэгэл морин аясаар алхаал явж байгаа нэг тийм. Тэгээ морин дээр бол эрэгтэй хүн баг шиг байна. Тэгээ надад яг ч юм жоохон нэг юм жирхэх мэдрэмж төрөөд ах юм. Өвтгөн амьдрах нь алдах нь бүхэл орчлын ертөнц бүтээгдэх нь бурхан бодтойгоос хөтлөхөө гойлох юмж байсан амьдрсан нь хийсэн бичгтэн үлдсэн. Энэ түүхийн зурваст хадгалагдах нь болох барагч бүдүүн турхаач ирэл бол ирхэн бол ирэх юм байна. Тийм байхад тэглэх худалд тэнхээ юугаа барах тэнүүчлэх тэнгэргүй түн туулах явцын жаргалтай амбурч зовлон донд ташурч. За таар тэгээд энэ эргэн тойронд харсан чинь тэр нэг улаан тэнгэртэй дайны талбар ингээд нэг битүүмжлэгдсэн газар байгаа юм шиг зөвхөн тэр хэсэгтээ тийм юм шиг санагдаад тэгээд гарах цаана ер нь энэ газараас яаж гарах уу гэд нэг тийшээ алхсан. Тэгээ алхасаар агаад тэр ийм битүү ингээ газараас гараад нэг цээж бүтэн амьсгал шиг болсон байхгүй юу? Нэг цэнхэр тэнгэр гарч ирээд ногоон зүлэг гарч ирээд яг тэгээд гарч ирсэн чинь хойноос баатар маань яг миний явсан замаар явж агаад тэр битүүмжлэгдсэн газраас гарч ирээд нэг санаа ингээ амраад нэг ашууныг амрах боломж олсон шиг газар ингээд хуйгаа тайлаад ингээд сууж тэгээд баатар маань болохоор тэр том тэмцэл донд ингээд тэмцээр агаад ганцаараа ялан дийлэн үлдсэн сүүлийн үн. Ашиг нөгөө нэг морь унсан эрэгтэй тэр нэг юм нэлээд түрүү үеийн байхаараа нэг 14 15 дугаар зуун юм шиг. Тэгээд морьныхоо аясаар нэг ажуухан явж ийснаа. Бүр тэр алсад нэг юм одоо цэргийн хуаран аян замд явж байгаа нэг шүн ингээд хотоглоод хондоо штэ яг тийм дүр зураг харагдаж байгаа байхгүй. Тэрийг харснаа л гинт морио чүү гээл дахиад очиж байгаа. Тэгээд яг наанаас нь ингээд нэг отголцсон байгаа унтж байгаа одоо амарч байгаа тэр цэргүүдийг харснаа шууд яваад орохгүй ажиглаа л засаад байгаа байхгүй юу.
морьтойгоо хамт тэгэл нэг жоохон зах руу нь явж үзснээр ахаад нөгөө нэг зах руу нь явж үзээл. Тэгээд би яг энэ дүр зургийг харахаар надад ийм ингээд тодорхойгүй одоо үг хэлмээр байвч юм амаа даруулсан гэдэг мэдрэмж төрөөд. Тэгээд энд ирж байгаа мó гэхээр үгүй. Эндээс юм хайсан юм уу гэхээр үгүй. Нэг тийм мэдрэмж байна. Тэгээ одоо өргөжлүүлэл хараад хүлээж ажиглажээ гэж бодогдож байна. Тэгээ нөгөө нэг цэргүүдийг ингээл отгийнх нь хажуугаар явснаа. За эднэрчтэй гэдэг аахгүй. Тэгээл тойрол морьтойгоо тойрол яваал тэр отгийг тойрол. Надаа маш их ядарсан цуцсан мэдрэмж мэдрэгдээд Баатар маань ингээ амар ядарчихсан. Тэгэл тэнд бол үнэхээр нөгөө жоохон амьсгаа авч амрах гэдэг тийм зүйлийг мэдрээд зүж. Үргэлжилсэн урт удаан тулаан саял нэг дууссан юм шиг тийм. Ингээд амаргүй амжилт байлаа гэсэн. За чинээс нэг юм битээ. Хилээд хойлоо мөн ч их зовлон зүтгэрэг толлоо та. Хамтдаа нэг явж хагцч нэг явж. Хаа сайбул тэмүүлчлээ дээ. Гэрэл хайгуулын зам энд нэг хөтлөлцлөө дээ. Эрэг хүчрэл тойрог дээрээ залглаа. Эвгүй юм сэлгэн хэмцлээ. За манай Баатар маань нэг арай нэг цээж ингээд тэнийж байгаа ч юм уу тийм мэдрэмж мэдэрч байгаа юм шиг. Тайвширлыг одоо арай уужуу байдлаар мэдэрч байгаа. Түрүү бүр ингээд бүхтийгөө толгоо өндөлж чадахгүй ингээд ядарсан суужсан. Одоо нэг толгоо өндөлж байгаа. Толгоо өндөлж тэнхээтэй болсон. Гэтэ эргээд нэг амьдралаа харахад харамсан юм байхгүй гэж юм шиг. Энэ нөгөө нэг морь унтсан ганцаараа яваад байгаа хүн надад юм жанжин шиг санагдлаа. Тэгээд нөгөө нэг цэргийн хотог дээр ирсэн чинь дундуур нь явж байгаа л морины уяан дээр очиод морио уучаал. Тэснээ нөгөө нэг юм хотгийнхоо байранд орж ирснээ ингээд юмнуудаа хараад байгаа хгүй одоо ингээд одоо цэргийнхаа дайн майныг ингээд төлөвлөдөг ширээг очиж хараад тэр цаад ингээ ханны хэсэгт байгаа бамбай сэлмүүдийг ингээл очиж үзээл ингээл бараал. Тэснээ энэ нь надад ийм хуучин гэртээ ирж байгаа гэдэг мэдрэмж төрүүлж байна. Тэгээ гэртээ одоо нөгөө яг энэ цэргийн хотгийн л жанжин байгаа байхгүй юу? Тэгээ байхгүй байжгаад яасан юу болсон юм бол тэгээд удаан хугацааны дараа эргэж ирээд тэгээл нөгөө цэргүүдээ ингээл дундуур нь нэг харснаа. За та нар ч дээ гээл. Гэтэ тэгэж хэлж байгаа нөгөө юм үнэлэхгүй байгаа биш. Одоо юм санаалцсан сэтгэл болоод зэмлсэн сэтгэл хоёрын нэгдлэр хэлээд байгаа байхгүй юу? Тэгэл хуучин юмнуудаа ингээл сэргээ санаж байгаа. Тэгсэн чинь ингээд дотроос нэг жоохон юм гунгийн мэдрэмж төрж байна. Тэгэл юмсаа хараад санаа алдаал. Сэлмээ барьж үзээл санаа алдаал. Нэг тийм удаан хугацааны дараа гэртээ ирж байгаа хүн шиг байна. Баатар маань одоо болохоор ингээд дээшээ хараад нүдэн анаад нармын илч толгойг нь зулааг нь ээгээд ингээд нүүрэнд нь ингээд нармын илч ингэж мэдэрч байгаа байдлыг яг одоо ингээд мэдрээд сууж. Яг одоо би энд оршиж байгаа гэдгийг нармын илчээр дамжуулан мэдэрч байгаа юм шиг. Тэгээд энийг бүгд цэнтэй байсан. Өгүүлч нэгнээ санаалзах сэтгэлж тулах. Үр тэмж зөөртний амьдрал үнцнийг бүрэлдүүл их ажил ногдож үнхэн бие хувааж энэ орчлон юм газар ирээд энд тэнд босалж сарна. Илдэг бүсийг туулж эрхэм мөрөөдлөө алдаж нэг онож олж сват хоотлын бүтцэд задаргаанд энд тэнд тарагдан очиж эгэл хүний дүрээр энэ ертөнцид амьдрахтаа ихийг саналж бичихгүй багыг оролдож үзэхгүй байхгүй тооцож бараан сүдрийг гэрэлтэй нууж байх ёстой газруудад нь холбож анхрах сэтгэлийг нь тэмүүлүүлж ганцаарлын манайг эрх чөлөө болгож хосын асуудын хайрыг
биелэл болгон татаж энэ орчлон өглөөс наагур оршихын цаг эндэл уулзсан гэж уулзах учрах өдрийг хоног тоолон хүлээвч өсвөл хяцхийн хуулаар сэтгэлээ төврөн дэвтээж тэсэр төвчээр хатуулчлыг сэтгэлдээ онож тогтоож дэвэн үйлгүй хэн их хямбанд шунахгүй хэн энэ ухаанаа гээхгүй хэн энэ соринда бат зогсож эрхний эрхэн үнэн хайр хийгээд эрхэн зорилгоо угаан энэ сүнсэндээ тодоос тод тамаалан чигтээд энэ хүртэл явлаа шиг болж Би нөгөө нэг жанжинтай хамт ингээл яваад тэгсэн чинь эзгүй хооронд юу болсон бэ гэж. Тэнгүүтээ ингээд нөгөө шүн дунд бүгд амарсан байгаа болохоор хинтэй ч ингээ ярихгүй. Тэгэл өөртөө ингээд юм эргцүүлэлт өгнөлт хийгээл яваад байгаа. Гэтэ нэг юм сэтгэлийн мухарт гуниг мэдрэгдээд байгаа байхгүй юу. Тэгснээ эндээс ингээд яах гэж гарвдаа гэдэг нөгөө харамсал ч юм уу нэг төр зур өөр жишээ явчаад буцаж ирсэн. Тэгэл нэг юм гэр гэж мэдрээд байгаа байхгүй юу. Одоо отгоо энэ маань ингээд эзгүүрсэн юм шиг. Тэгэл дахиад нөгөө хотын дундуура яваал нүдэндээ харагдаж байгаа зүйлсийг ингээд мэдрээл тэгснээ санаашраал ингээд тэгээ нэг сэтгэлийн мухарт гуниг мэдрэгдээл. Тэгээ саяны таны хэлсэн үгс ч гэсэндээ ингээд нэг юм холбогдоод энэ жанжны дотоод мэдрэмжтэй бас нэг холбогдоод ч байгаа юм шиг санагдаж байна. Манай Баатар маань энийгээд зээж нь тэнийгээд дээшээ хараад сэтгэл санаа нь арай сайхан болоод уужирсан тийм мэдрэмжтэй. Тэгснээ нэг газар ер нь явмаар болж байгаа шиг байна л та. Миний морь хааны гээд эргэн тойрны хараад тэгээд би морийг тэр нөгөө дайны талбарт харсан шиг санагдаад байгаа хгүй юу. Тэгээд морийг нь олж ирэх гээд би явж. Одоо нөгөө жанжин тэр нөгөө сэлэм бамбай байгаа ингээд хэсэг тасарт байгаа хгүй юу. Тэгснээ ингээд хоёр талынхаа сэлэмний хууруу ингээд хоёр сэлэм хийснээ гараа авчиж байгаа. Тэгээ тэндээс нэг хэрэгтэй зүйлс аваад тэгээ мориндоо мордоод нөгөө нэг цэргийн отгоос шивчиж байгаа хгүй юу. Тэгснээ дотроо ингэж хэлж байгаа. Аян замд гарсан учрын маань ингээд ирэл бүрэн болоогүй, ирэл дуусаагүй гэж хэлээд тэндээс гараад цаашаа явж нэг юм өндөр уулд аваад тэгээд доошоогоо уруудаад тэгсэн чинь нэг юм далай биш нэг юм нуур гэж хэлж болохоор нуурын иргээр ингээд цаашаа ганцаараа явж байгаа. Гэхдээ ингээд айгүй бэлтгэлтэй гарч байгаа юм шиг богцуудаа бэлдээд ингээд морин дээрээ тогтсон. Тэгээ аян замд явж байгаа. Тэсэр нэ морио ингээд айгүй аажуухан жолоодод байгаа хгүй. Тэгээ морь бас ер нь л ингээд аясаараа бараг эзнийхээ сэтгэлийг мэдрээд мэдрэмжийнх нь хөгөөр яваад байгаа юм уу гэмээр. Тэгэл ингээд аажуу яваал тэгсэн чинь ингээд жанжин дотроо одоо энэ биеийн минь л өөрийг юм да. Одоо би өөрөө л хайж олъё доо гэд тэгэнгүүтээ ахаад цаанаас нь гунигаас гадна юм харамсал мэдрэгдээд тэгээс санаашраал за одоо ингээд олъё доо гэл тэгж байгаа юм шиг явчих. тэгтээ хайж санаа алдагчийн групп. Нөгөө таасаа эмхтэй хайжаас санагчлаа гэсэн чинь манай Баатар маань бас нөгөө гэр буцах гэж байгаа шиг л юм л да. Гэртний ихэн хүлээж байгаа юм шиг. Тэгээд дайны талбайд би нөгөө морин гой тасгаар сүрлэг морин олоод авчираад өөрт нь өссөн ахгүй юу. Тэгээд гэрийн зүг мордё доо гэж юм. Тэнгүүд тэнд өөрийг нь хүн хүлээж байгаа. Тэгээд та хэлэнгүүд бүр яг ихнэр нь тэнд хүлээж байгаа юм. Гэтэ гэр нь хол олттой. Маш урт аялалд гарсан. Эргэж ирнэ гэж нэг хэлээд гарсан. Өөрийг нь хүлээж байгаа гэдэгт итгэж одоо хүртэл энэ
замыг туулсан. Энэлэл шаналлагч юм. Таны нөгөө эмгтэйгээ хайж байгаа юм шүү гэж тэгсэн чинь би нөгөө биеэрээ мэдрэмжийг мэдрээд байгаа болохоор ингээл бүх би ингээл жирэлцэж явж байгаа байхгүй. Тэгээд жанжин дээрээ төвлөрөл харсан чинь дотор нь ингээ ийм нөгөө догдлол сандрал болоод яах вэ гэсэн ийм мэдрэмж зэрэг төрж байгаа. Тэгснээ одоо ингээд дээр үед одоо нутагсандаа хайртай хүнтэй байж байгаа л хол нөөж мөчөө ч юм уу тэгэл нэлээ хугацааны дараа очиод за яах вэ хүнтэй суусан болов суугаагүй болоо намайг очвол юу гэж хэлэх бол гэл нэг тийм юм орж ирээд байгаа байхгүй яг нэг тэгээ явж байгаа жинжин шиг. Тэгээд догтлоод байгаа хэрнээ тийм хурдлахгүй ингээд бодоол эргцүүлээл нэг эрэгтэй хүнийг талаас нь боддог доо. Яг тэгэж бодоол үгээ бэлдээл. Гэтэ үгээ бэлдэж байгаа нөгөө нэг худлаа биш байна л та. Үнэнгээсээ хэлэх үгээ бэлдээл. Таалгаар эрэгтэй хүнүүд нийсгэлээ хүндлэл хайр санаа үлцэл ингээ уул хараал сөрөг чанар хайж байгаа ихтлэг уянгаа айлтай яваад байна. Харин тийм. Хэр төлөх болохоор тэгээд байна уу? Нэг тийм романс мэдрэгдэг. Одоо энэ жинжин харахаар ингээд Монгол эр гэдэг үг орж ирээд байгаа байхгүй. Гэтэ нэг юм буур суурьтай хүлээвэл хүлээчдэг, хийвэл хийчдэг. Нэг тийм шийдэмгий байхаар Манай Баатар маань мориндоос суучихсан дахиад тэр нэг тийм амар бол хурдан биш. Ямар ч хэлсэн зөөр шгшаагүй дахиад явж байгаа. Тэнгүүтээ дуу аялал баяртайгаар. Тэгээд гэргийгээ бодоод байгаа байхгүй юу дотроо. тэгэл ингээд нөгөө нэг нуурын хажуугаар айгүй аажихуу явж яснаа. Юм өндөр хад асахтай уулыг даваал, модтой уулуудыг даваал. Тэгэл яг тал газраар нэг юм тавьж байгаа байхгүй юу. Тэгээ энэ нэг эр хүний нэг сэтгэлийн баяр багтал гэж хэлж болохоор юм мэдрэмжүүдээ мэдэрч тэрийг хийж байгаа юм шиг. Тэгээд талаар ингээл дуулаад тавьж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнгэр газар бүр ойрхон санагдаад ойрхон харагдчихэв. Тэр залуугийн толгоон дээр бараг тэнгэр ингээд гараад ирсэн. Тэгэл тал дундуур бүр дуулаад тавхиал тэгсэн чинь надад нэг уулын төмрийн дуу шууд толгоон дотор орж ирэл аялагдчихэв. Тэгснээ ингээд би очиж байгаа шүү гэдэг мэдээг бараг ингээд салхинд дамжуулж салхиар ингэж хүргэж байгаа юм шиг л ёо нэг уянгийн кино үзсэн. яг тийм илэрхийлэмж орж ирж байгаа байхгүй юу? Би очиж байгаа шүү гэж салхинд үгээ хэлж илгээ заа. Хайрын талаар ном уншиж байгаа. Манай Баатар ч гэсэн гэргийгээ бодоод би бүр ихний гэж хэлсэн чинь гэргий гэдэг үг бүр ингээ анс гараад байгаа байхгүй. Чэйжэндээ тэгээл ингээл баярлал тэгээ дахиад яваад байгаа. Очоод нөхцөл байдал ямар байхыг мэдэхгүй. Гэхдээ эргэж ирнэ гэсэн амлалтандаа хүрнэ. Гэргийгээ гэсэн сэтгэлэн дотор нь байгаа буцалж байгаа. Одоо баяраас Тэгэл энэ жанжаа сэтгэл нэгэнт л шулуутсан бол ингээд заавал биелүүлнэ. Гэтэ хүний сэтгэл гэдэг зүйл дайрч ороод одоо богцондоо игээд авах идиомс биш дээ гэж дотроо хэлээд байгаа байхгүй. Ингээд сэтгэл дотроо бол би шууд ингээд сэтгэлээ шулуутгаад очоод ингээд аваад гараад ирнэ гэдэг юм хүсэлтэй. Гэхдээ тэр хүн яах бол ямар идиомс биш одоо идиомс биш юм чинь гэл ихтэй нь болохоор өөрийгөө сайхнаар нь хадгалж чадсан бүдээ өөс амьдралын хүчинд анхаарах зовлон явуулж гэрэл харахууч гэрэл итлэг цамдаа өнөж хөдөрч зөвхөрч гэмтчих айц бүхнээр дөрч урш тэмүүлхийг хүсвч урш тэмүүлсээр урдах зам харагдахгүй ардх айдснаас урж үзэгдэхгүй
бол нөгөө Жанжин маань явсаар хагаад ирж байгаа байхгүй юу. Гэтэ гэрийн гадаа арай очихгүй. Айгу яг ингээ уулын дээр гараад харсан чинь тэр доор ингээ цагаан гэр харагдаж байгаа. Тэгээд тэр яг мөн гэдэг мэдрэмж төрөө. Тэгсэн чинь дотроос за ингээ ирлээ дээ гэж тэгсэн чинь жоохон сандрал мэдрэгдээл. Тэгээд тэр шигээ шууд ингээ давхиад очичмоор байгаа ч нэг эмээх мэдрэмжтэй. Тэгэл тэрийгэ чагнаад ингээд уулаа ороогоол ингээд тойрог хэлбэртэй яваалаа. Тэр гэрийг тойроод ингээд угаасаа өндөр уул байгаа юм байна. Тэгэл тэр уулынхаа билээр толгодоор нь яваал оройгоор нь сансан ч дотор муу. Тэр нэг юм гарч ирэх нөө гэж хараад байгаа юм шиг. Түрүүний таны хэлсэн өгнүүдийг сонсон чинь бас гүнэлмаар болоод сонирн болов. Гэсэн чинь Баатар маань бас ингээд баяртай буцаж байгаа гэрлөө буцаж байгаа мөртлөө нэг тийм итгэж байна гэдэг мөртлөө нэг тийм эргэлцсэн жаа санаа зовсон байдал гүндэн байгаа даа. Сэтгэлийнх нь гүндэн. Хүрээд ирсэн чинь буцаагаад өөрөө нь хүлээж авах болов гэсэн нэг тийм айц байгаа. Дотор нь сандрал айдас тавцаад. нөгөө Жанжин маань гэмтгүй яг ч ингээд авахгүй. Одоо тэгээ салгалал очие доо гэж байгаа юм шиг. Бүр ингээд зүгтаал уул ороогоол явж ийснэ. Шууд замаа шулуудах гэж байгаа байхгүй юу? За очие гэснээр салгалал одоо очие доо гэл. Тэгэл гэрийн гадаа очиод морины уян дээр морио уяал. Тэгсэн чи би яг ингээд кино үзэж байгаа юм шиг давхар сандраал. Гэтэ гоё юм аа би бүр ингээд өдрмээр санагдаад. Би бас хүлээд авахгүй. Атсан чи одоо яах вэ? Эхнэр нь хүлээж их юм бол яах юм бол. Эмэгтэй л бас гол холоо яах бол ганцаараа ирж байгаа болов гэсэн л эхнэр хөвгтөд олцсон болов гэж бодож. Манай Баатар маань нэг голтой газар ичдэг очоо. Тэн нэг морио усаар ундлуулснаа өөрийгөө нэг усны тусал харснаа нүүр амаа янзлдаг юм билүү. Жохон ургасан сахал махлаа янзлаад нэг өөрийнхөө биеийг зэгцэнд оруулаад хэзгээ янзлаад сууж. Шигтэй ч анх Яаж хэлдэг гэж яалаа хаана явж байгаа тааш. анх нэг голын хажууд нэг мориныхоо аясаар явж байгаа хүн харагдчихсэн. Тийм ганцаараа. Тэгээд замаараа нөгөө нэг цэргийн хотог дээр яарч очиод тэр нь өөрийнх нь цэргийн хотог байсан. Тийм. Хоёр охиныг хоёр өөр цаг үеийг харуулдаг юм шиг. Энийг хичээл. Нөгөө хоёрд болон дайны уулмөр үлдсэн. Жон цусмус шороо мороо гэл янз бүрийн болсон. Тэрийг угаагаад одоо нөгөө эхнэрдээ ийм юм харуулж одоо айлгаж болохгүй гэд хоёроо угаагаад цаад. Морио уучаал ингээд гэрлөө алхаж байгаа. Тэгээд дотор нь ингээд сандрал, айдас, баяр, догтлол, дүр одоо бүгд байгаа хэрнээ ингээд нөгөө эр хүн гэдэг утгаараа нөгөө яг ганхахгүй гэд айгу тийм төлөв явж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг нөгөө эмэгтэй ингээ хальт харагдаад хоёр гэр байгаа. Нэг гэрлөө нь орчиж байгаа. Одоо баг гэр юм уу да. Эмэгтэй нь тийш орсон. Тэгээд эрэгтэй нь ингээд их гэрлүүгээ орсон чинь нэг махлаг шар давгаа гэх үү. Тэгэхдээ давгаа гэж байгаа нуухай гэж. За. Нуухайгаар хэлж байгаа биш. За. Тасж байгаа байхгүй юу? За. Аян замдаа сайн явж гинөө гэж. Тэгээ гэрлөө ороод. Тэгсэн чинь дотор нэг бас өвгөн байгаа ингээд ганс юугаар тамигтдаг. Гансаар тэгэл байн айгүй гүнзгий санах юм аа нөгөө ганс тамхи. Тэгэл мэдлээл тэгсэн чинь нөгөө залуучаа намайг харсан л баймаар яагаад энэ гэрэл нөгөө гэрлөө орчихвдоо гэл. Тэгсээр нэ юу ч болоогүй юм шиг төлөв царай гаргав. Нөгөө Баатар маань хоёр дулгаа цэвэрлжээд өмсөөд явж исэн чинь замд нь 10 гаруй эрэгтэй хүмүүс тааралтлаа бас цэргүүд дайсан юм шиг байна. Бүслээд авлаа. Тэгсэн чинь Баатар маань гарцсан ширүүн болол
Яг нөгөө анх би харахад нэлийн ширүүн зогсож байсан. Яг тэр шигээ буцаачаад нөгөө зүхтаад явцдаг. Та нар өөрсдөө хүрээд ирүүдээ гэж аим шиг. Тэгээд байл та. Одоо тэгсэн чинь ингээд дотроос бачин үдээд байгаа байхгүй яа. Одоо ороод ирдгүү мах та гэж. Араас нь орчдөг багтад. Тийм тий. Айлтайгаа болохоор хамаагүй баг гэл нормал байгаа юм мэдгүй ямар ч тач суугаал Нөгөө хэр нэж. нөгөө юм нөгөө эмэгтэй найгуу яриа юм аа ингээл мишээсэн царайтай инээгээл нөгөө өвгөн болохоор ингээл доош хараад гансаа татаал айгу гүнзгийс хараад Таньдаг юм баг. надаа ингээд таньдаг гэдэг мэдрэмж төрж байна. Тэр одоо өвгөн бол нөгөө охины аав байгаа шүү дээ эмэгтэйгийн аав. Тэгээд яагаад байгаа байхгүй юу? Нэг юм хүүгийн хэрэг зоргийг ирсэн одоо хэргийг мэдчихэж байгаа юм шиг. Тэгэл яах вэ гэсэн ингээд байдалтай. Ээж бол ингээд цай цүү барайл энийгээл зүгээр ингийн юм яриад. Яг тийм. Нөгөө дэ чинь толдчихна. Тулдаа тэн чин бөө юм бол. Жад мадаар жадалцал. Ямар ч гэсэн Баатар маань 10 ангийн дийлчлээ. Гэтэ нөгөө эрэгтэй хүн дань талбар дээр нэг тийм ширүүн амтналаг нэг юм арслан бар шиг амар болчтой тоо. Нөгөө тайван жаргалтай байсан хүн маань тийм төлөв рүүгээ шилжчихсэн. Тэгээд нэг бүгднийг дийлж унгаачаад нөгөө хоёр дулаас цэвэрлээ дууссан шүү дээ. Тэгээ буцаад муухай болцсон. Тэгээд тэр хааснаар ста гэж аав шиг сонсогдсон. Гэтэ тэр үгээр хэлээгүй гоё хэлсэн байхгүй юу. Тэр нэрдээс миний толгойд бууж өгдөггүй. Ойролцоогоор тэгж ороод ирчих. Тэгчээд за ямар ч хэлсэн нөгөө гэрт очисон байхад бүслээд аваагүй нямаа та энэ таарсан нь болж гээд хуцаа гүчи. Одоо нэг өөрийгөө нөгөө тэр төлөвөөс нэг тайван байдал руу шилжүүлээд нөгөө төвлөрөөд байж байгаа юм шиг. Тэгээд хоёр дуулаа дахиад цэвэрлэгчээснээ болоод зүгээр арчаад цаг үрээд ингээд жоохон аюулаа санаа зовоод эхлэх шиг боллоо. Би бас дагаад ингээд жоохон санаа зовоод сандраад буцтай болчих. Тэгээ нэлээд нөхцтэй. Надад ингээд нөгөө залуу охины аав байгаа шүү дээ. Тэр хоёр бараг ингээд юм ярихгүйгээр ярилцаад байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа байхгүй юу? Тэгээ бүгд ингээд чив чимээгүй. Ээж ингээд дундуур нь инээгээл нэг цай ахаал нэмж аялж өгөөл. Тэгээл нэг зуншлах хэрвээ гээл нэг тэгдэг шиг. Яриа өдөөл. Тийм яриа өдөөл. Уур амьсгал нэг жоохон эргэшүүлэх гээл тэ. Тийм. Нөгөө аав тэр занжаа хоёр болохоор айгүй юм харцаараа ойлголцоод байна. Энергиээр ойлголцоод байна. Юу ч ярихгүй тэгтээ ингээ ойлголцоо. Гэтэ энэ жанжингийн дотор бол маш их юм болж байна. Тэгэл би харсан чинь хөөх ир хүн гэдэг үг орж ирсэн. Юу болж вэ? Яагаад байхгүй нөгөө нэг эмэгтэйг хараад ирчихдгүй бахтаа гэл ингээл эсвэл ингээл гэрээс хурдан том алхаж ороод тэр хажуудлын гэлөө ингээ ормоор мэдрэмж төрж байгаа байхгүй тэр залууд тэгснээ ингээ давхар ингээ ээжтэй аягүй намтлагаар яриад тэгэнгүүтээ аавын юу мэдэрч байгааг мэдэрч байгаа болохоор яг тэрийг нэг буцааж хариулж өгөхийн тулд тэр хилэмжийг ингэж илэрхийлж байгаа гэхүү. Тэгэл нөгөө нэг ааваас нь нэмэх мэдрэмж авч байгаа. Ээж бол ингээ аягүй хандтай байгаа байхгүй юу? Зэнжин тэр нь ингээ өөртөө гоё тухтай санагдсан. Тэгээд нөгөө гэрт байгаа эмэгтэйг яах вэ гэдэг бас нэг юм эргэлзээтэй. Нэг тийм. Одоо нөгөө Жанжин ч аав ээжтэй хамт ингээ байжснаа. За би нэг минь мэдээ да гэл гэрээс гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэл гэрээс гарч ирснээр ингээл хоолоогоо засаал бас нэг чимээ өгвөл гараад ирэх юм бол үс гойдол. Тэсний гарч ирдгүй. Тэгэл баг гэлөө яваад орсон чинь нөгөө эмэгтэй чинь яг нэг юм тогоон нэрэл нэг юм одоо нэг ажиллаа хийж байгаа юм шиг дүр зурхтай. Тэгснээ сайн байна уу? Сайн суужээгүй гэл Жанжин хэлсэн чинь нөгөө эмэгтэй чинь сайн
та их гэрт сууж авахгүй ясэндэ энд одоо ингээд гал төлсөн их хүүтэн биш их халуун байгаа гэл. Гэтэ эмэгтэй ингээд жоохон сандраад байгаа хгүй юу? Харц тулгархаас ингээ эмээгээд ингээ эрэхтэй бол ингээ шууд харц тулгармаар байгаа ингээд бүр харцын барыг ингээ хайгаад тэнгүүд эмэгтэй ингээл галаа төлөөл нөгөө тоон дээр байгаа юмаа буцалгаал ингээл харахгүй эмээгээд сандраад тэгэл би ч яг хөө ингээд аав ээжийн хаажууд ингээл туслаал сүү цагаагаа боловсруулаад гэж байгаа юм шиг тэгэл байж энэ да таны аян зам альчаалгүй тухтай сайхан яваад ирсэн үү замдаа ядарсан уу морь малынхаа хүлэн дэж уу юу гэж тиймэрхүү асууад тэгсэн чинь жанжин шууд ингээ олон үгний урьдлаар яхав дээ би чамайг л гэж энд ирлээ гэж шууд хэлж байгаа гэсэн чинь эмэгтэй ингээл үйлдэлээ жоох удаашруулаад амар хурдан ингээд хөдлөжсөн ханцуугаа ингээд буулгаад жоохон ингээд нэг юм одоодоо буугаад гэхүү үгийг сонсоод тэгээд уяан дээр морио ингээд уйчаад наашлаад алхацагийг хараад ингээд таныг мөн байна гэж мэдээд догтлол сандралыг ингээд мэдэрсэн. Тэгээд урдаас нь амар байна уу гэд очиод нэмэлмээр байсан ч сандарсандаа яахаа мэдэхгүй ингээд нүүр буруулчлаа гээл тэгээд эмхтэд тэгэл тиймэрхүү юм ярьж байгаа ингээд яг мэдрэмжийнхаа юм хэлэхгүй. Манай Баатар маань нэлээд нухацтай болсон. Гэрлугаа тавьчаад гэрлугаа юу нь л ойртод хүрээд ирсэн. Толгод дээр дахиад гарцсан. Холоос гэрээ харж байгаа байхгүй юу? Тэгчээ тэнд эргэлзээд зогссон. Очихгүй байх уу? Сая замд нэг онцгой юм болсон болохоор ингээд одоо мдээгүй ингээд цутаж амтсан байсан дахиад байгаа болов. Гэртээ очсон чинь одоо хойноос дагаад ороод ирвэл яана. Аюулд учруулвал яана гэл маш нөхцтэй бодоод зогсож. Аюул дагуулад би өөрөө очичвал буруудандаа. Холоос нь шитэж хараад буцаж яваад дахиад нэг шалгачаад ирэх үү эсвэл уулзчаад явах уу эсвэл одоо болцсон гэж итгээд их нэртэй амьдрах уу. Эргээ авчвал дахиад нэг олон жилийг тэнд хэсүүчилж байлдаж өнгөрөөнө. Нилээ санаа л та. Тэгээ сэтгэл нь бас өвдөөдөх шүү. Яг ингээд энүүхэнд ирсэн чинь тийм юм болоод баах юм болоод. Тэгснээ нөгөө сансан сэтгэл нь дийлээд байгаа болохоор бараг ингээд очиж юм да. Тэгээд гэтээ ингээд санаад очиод байгаа мөртлөө бас нөгөө догдол баяр гэдэг юм илүү баг жоохон санаа зовсон зүйлтэй л очиж. Жоохон хүнд мэдэмжтэй. Тэгээ гэрийнхаа үдэнд ирчээд мориноосоо буугаад гэрээс тэнд ингээд хүмүүс гарч ирээл баярлал хүүшээ гэж уулгаалдаал янз бүрийн болж байгаа. Нөгөө Баатар маань шууд ингээд дэс хүмүүсийг харчаад царай шалгачаад эхнэрээ байхгүй нэг хаанаа байгаа гэрлүү шууд ингээд юугаа эсийгээ дээш нь болоо шууд ингээд орж байгаа хгүй. Тэгээд эхнэр нь ингээд өөдөөс нь хараад буухын сонссон юм байна. Тэгээд гарч чадахгүй нэг тийм догтлсон бас нэг тийм банталтын байдалтай. Тэгтээ бас нэг гомцсон олон жил хүлээгээл бас тэнд бас жоон гомдолтой сэтгэлтэй. Тэгээд тэр хоёр ердөөс үг хэлэхгүй би руугаа ингээд ширтэлцээд ингээд эхнэрэн суугаад нөөцөн зогсоод ингээд хараад байгаа хгүй. Тэгээд бас нэг хажид нь энийг мэдрээд амар ингээ яв болоод суудна. Тэр юм надад сайн нэг энэ үхсийг эхнэр нь яг нөхөртөө ингээ харцаараа хэлж байгаа юм шиг. Нүдэнд нь өлмөс цэлгэнэл ингээл урсаад байгаа хгүй. Тэгээд залуу бол
тэр харц мартнаас ингээд юу хэлээд байгааг шууд ойлгоод бас ингээд зогсоод. Тэгээ бараг энэ удаа хурж ивэгүй буцаад эргээд явсан бол эхнэр нь зинхэнэ нөгөө хайрлсан зүрхээ булан хүчээр булан гэдэг шиг юм болох байсан. Тэгээд энэ нөгөө хайртай гэсэн мэдрэмж тэгсэн мөртлөө гомцсон, зөвхөрсөн, хүлээсэн очмоор байгаа мөртлөө өөрийг хариуцлагаа ингээд бас биелүүлэх ёстой гэл амар олон мэдрэмжүүд энэ хоёрын хооронд юу ч хэлэхгүй байхад ингээд харцаар ингээд тэнд ингээд шуурх шиг болоод байгаа байхгүй. Тэгээд бод нөгөө хоёр хүний хоорондын ингээд амар нандин юм ингээ хамт ороод арцсан юм шиг амар эвгүй мэдрэмж таахгүй нэг ингээд хараад байна. Тэгээд нөхөр нь ингээд алгуурхан ойртоод эхнэрээ ингээд тэрж аахгүй юу. Тэгсэн чинь нөгөө чинь эхнэр нь болохоор ингээд уйлал цохиод чэйжрэн цохиод чимээгүй үлжсэн бол одоо ингээд дуугараад мэгширж үйл гэдэг юм хэлээ. Мэгшиж үйл ингээд. Тэгсэн чинь эрэгтэй хүн нөгөө дайны талбарт уйлдаггүй баатар чинь тийм бас уйл. Уруулна гэж чичрээд юм. Нөгөө хоёр чинь нөгөө гэрээс гарсан байхгүй жанжин шууд хэлээд одоо ингээд сэтгэл дотор ингээ өвс байна. Тэгээд их ингээ урт аян замыг туулж ивлээ. Тэгээд би энд ирээд гарахгүй бол одоо хайран явдал мөр одоо болно гэд. Тэгээд чамайг л гэж ирсэн учраас тэр үгүй ингээ хэлмээр байна гэх. Тэгээд хоёлаа эндээс гарыгээд хоёлаа морь унаад ингээ тал дондор явж байна. Тэснээ ингээ миний чамд өгсөн юу зүйл байгаа юу гэж асууж байгаа. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй ингээд гаргаад ирсэн чинь чулуунууд авахгүй бор өнгөтэй. Бор хэрнээ ямар тийм тонголог өнгөтэй юм бэ гэмээр тонголог чулуу гэж бидэн бата гэж бодогцсон. Бор өнгөтэй. Тэгээд тэгсэн чинь ингээд чулуугаа ингээд гаргаад харуулсан чинь нөгөө эрэхтэй ингээд гарыг нь буцааж ингээд атгуулснаа. Энэ бол ингээд би чамайг л гэдэг сэтгэлийн минь илэрхийлэл. Дээрээс нь би чамайг сонгосон гэдэг одоо юм тэмдэг шиг зүйл гэж хэлж байна. Бараг ингээд өмнө нь уулзахтаа чулуу өгөөд за одоо ингээд чи миний болсон шүү гэдэг юм тэмдэг тавьчаад явсан юм шиг тэхүү. Тэгэж илэрхийлж байна. Тэгээд ингэж байгаа. Тэгээ хоёлаа уулзаагүй ингээд их удаан хугацаа зарцуулсан. Удаан хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэ хооронд зөндөө зүйл болсон бах. Тэгээд чиний сэтгэлийг мэдмээр байна. Өөр сонголт хийсэн бол тэрийгээ ч гэсэн үнэнгээр нь хэлээрээ энд одоо хэнийг ч буруутгахгүй маш их зүйл болж өнгөрсөн байна. Тийм болохоор сэтгэлдээ ойрхон шийдвэрийг гаргасан бол би зөвшөөрнө үү? Үгүй бишээ би яна хүлээн авнаа гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэл одоо эмэгтэйгийнхаа сэтгэлийг ингээ мэдчихгээл энэ зүйлийг хэлж байна. Тэснээ ингээд хамгийн анх эмэгтэйг харахад эмэгтэй ингээд чирэмсэн юм шиг харагдсан байхгүй надад. Тэгчээ би бараг нэг кино үзэж байгаа юм шиг арайч үгүй илүү тийм байлгүй гэж бодоод тэгээд тэрэнд ерөөсөө ингээ фокус өгөөгүй юм. Тэгээ одоо ингээ морин дээр үж байгааг харахаар яах аргагүй нэг юм гитсэн өгшөө алдсан жимсэн юм шиг харагддаг юм тийм. Надаас түрүү нэг юм төрсөн. Тэгсэн чинь шууд гол руу нэг юм зураал явчихлаа. Гартаа барьж байгаа надаас атгачмаар л төрчихөөр. Тэгээ энэ хоёрыг харахад хүн ингээ үнэнгээрээ тэгээ энд чинь ингээд энийгээ үзий ядах ч юм уу эсвэл гомдлох зүйл байхгүй байхгүй айгүй юм аль болох насанд хүрсэн хүмүүс шиг ингээд ярилцах гэж байгаа. Тэгэнгүүт жинхэнэ үнэнгээрээ байж тэрийг хүлээн авч чадна гэдэг юм хүч тэнхээтэй байна гэдэг ямар сайхан хэрэг вэ гэж надад бодогдож байна. Энийг харсан чинь. Тэгэл эмэгтэй нэг жаахгүй одоо илүү үг хэрэггүй ингээд та хараад ойлгож байгаа байхаа. Тэгээд гэмшсэн сэтгэлдээ харцаа буруулж ингээд танаас нуугдсан. Тэгээ уян дээр байгааг нь харахад одоо гүйж очиод
Тэгээ хажуудын гүйж очиод ингээ хажууд нь очиж нөмрийн ингээ мэдэрмээр байсан ч одоо ингээ нэгэнд ийм зүйл болсон болохоор тэрнээсээ ингээ айгуу имиж айж цогцсон гэдэг ингээ хэлээд тэгээ эмхтэй ч гэсэндээ жаахан ч гэсэн төвчээд хүлээсэн бол гэдэг юм ханасалтай. Уг нь бол ингээ энэ нэрийг л хүлээжсэн байгаа байхгүй юу? Харсан ч бүр уйлмаарч биш. Тэгээд нөгөө нэг сонголог боронготой нөгөө чулуунуудаа илүү үг хэрэггүйгээр ингээ таны нүдэнд харагдаж байгаа чинь том хариулт болсон баха. Тэгээ олон юм ярьж сэтгэлийн нөмүүлээд явъя гэд. Уг нь бол ингээ би таныг сансан, хүлээсэн ингээ сэтгэлдээ боддог гэдгээ хэлмээр байгаа байхгүй юм ихтэй. Тэгснээ тэгж хэлэхгүйгээр сэтгэлийн нөмүүлээд явдээ гэд нэг чулууг нь буцаад өгч. Тэгсэн чинь нөгөө нэг ихтэй. За ингээд учир явдал юм бол би ойлгож байна. Тэгээд уртын амьдралын замд нь уяхан сайхан бүхнийг хүсээтэй сэтгэлтэй нартай яваарэ гэд. Энд ирсэн учраа ингээ би оллоо. Одоо мордидоо энд дуудах шаардлага юу байх вэ гэж. Уршийн мэдрэмж тийм. Тэгээд алив гэдгснээ ингээд тухайн нэг өнөрлчээд ёо надаас тийм юм байна. Би бас яг тухайн өнөрлөх гэж юм даа бодсон. Тэмүүлэн гэх болж. Өө энэ сэний болж байгаа. Ёо энэ хоёр ингээд нийлсэн. Тэгээ эхнэр нь бол үнэхээр хүлээсэн юм. Тэгээ бүр ингээд зөвхрөөд аргаадаад бүр баг одоо ирэхгүй бол албаар хүнтэй суугаад ирэхээр нь хүнтэй суудсан байна гэд бараг ингээд гомцон сэтгэлдээ өшөөх гэжсэн байхгүй тэгж. Гэтэ ингээд нөхөр нь хүрээд ирсэн. Тэгжсэн чинь ингээд гайгүй ингээд нийл мэлэл ингээд бэжсэн чи баахан цэргүүд хурж ирээ. Тэгэхээр яана над нөгөө эсрэг талынх нь гэсэн чинь үгүй юм. Баатрыг хүрээд ирсэн сургаар цэргүүд болон өөр жин төрөд байхгүй юу? Хурж ирсэн. Гэтэ сайн мэдээл авдуулгаагүй. Дараагийн үүрэгт ажил руу дуудчихъя. Тэнгүүд нөгөө ингээл нөгөө залууч нь тэднэрлүү нэг хараад эхнэрлүү нэг хараад эхнэрийн ингээ хаацал үнэхээр ингээд за тэгэл одоо ингээ сонгоо явж бол зайлцаад их гэж байгаа шүү дээ. Тэгээ бүр ингээ амар ингээд сэтгэл нь ингээ дотор нь ингээл нэрийн интрэл ингээл хагарж байгаа юм шиг залуу яг юм. Эгэлтэн нөгөө санан олон жил байтан байж чинь их нэртэрээ ирсэн. Тэгсэн чинь ингэлтээр нь өөрөг хариуцлага дуудаал гээл цэргүүд зэмж төрж ирээ. Тэгээд ингээ ихнэрлүү харангууд тэр ингээ харц амар ингээ өвтөм сэтгэл өвтөм ихний нөхрөлөө харж байгаа. Тэгээд тэр хацыг ингээ харангуудаа нөгөө ингээ залж хаачихдаггүй доошоо ингээ харагдав. Тэгээд энэ нөгөө кино паузлж чаа тавьчихсан шиг л. Нэг юм бодогдлоо. Яг хэлэхгүй. Харин ер нь аль бүр ингээд аль альных нь мэдрэмжийг сэтгэлдээ мэдрээд тэгээ бүр эргэтэйгийн дотор яаж нурж байгаа бол гэдгийг мэдрэх надад бүр ингээд амар гэхүү байгаа хэдий ч хамт мэдрэл юмар санагдаж байна. Тэгээд одоо нөгөө залууч одоо хэрэг явдлын юм чи ингээд явчихж байгаа. Эмхтэй бол ингээд ард нь харуулслын нэг дээр тэгэл жоохон нэг нөлмөс тусаагаад тэгэнгүүтээ ингээд гидсэн дээрээ гараа тавьснаа одоо хөвлөдөд байгаа үрээл ингээд бодъё. Тэгээд одоо хэрвээ ханасчих юм бол би үрээ өгөөсгсөн болчих واخ та гэж бодоод тэгж сэтгэлээ ингээд тавьшруулж байгаа байхгүй. Тэгэл эрэхтэн бол ерөөсөө эргэж харахгүй тэгээд шогшуулаад явж яснаа уулд аваад шууд тавьчихсан. Амар хурдан тахвал тэгж нэг сэтгэлийнхаа нэг бүглээ. Тэг болоод байгаа зүйл гарч байгаа гэхүү. Тэгснээ дуулж байгаа байхгүй юу? Дуулаад.
Тэгээ дуулаад тавьчих та ингээд. Би амар ойлгоод нэг Маш их харамсаад ингээд сэтгэлдээ нураад нэр зүхэд байгаа юм байхгүй. Бүр ингээд бүгдийг мэдэрч байгаа байхгүй. Бүр яг мэдрээд. Тэгээ мэдэрч байгаа хэрнээ энэ бол үнэн. Тэгээ би хүлээж авъя гэх. Тэгэл дахиад дуулаад тал хүлэг хоёр минь надад тань болно даа. Нөөнд гэтээ ямар их өвдөлтвэ гэх. Ёо. би бүр ингээд айл-айлыг амар мэдрээд одоо нөгөө энэ ямар сонголт хийх болоо гэд би бүр ингээд харж чадахгүй амар хэцүү байхгүй юу? Тэр чарт асуудлыг жаргаж чадахгүй байна. Харин ингээд надаа ингээд мориндоо ингээд суугаад буцаад ингээд цаашаа явах гэдэг юм шиг надад байхгүй. Тэгээд би тэрийг харж чадахгүй болохоор төр паалцаад ийшээ хагаад сандал. Ер нь тэгж юм тэгээд эхнэр дээр очиод намайг уучлаарай гэд уучлахгүй бат. Тэгээд эхнэр ингээд одоо чи явчихвал би чамайг хүлээхгүй шүү гэдэг. Үйлээд таамаглаад гэж. Гэтэ ингээ нөгөө хуцнаас нь хамтнаас нь тасцуурцсан одоо чи ингээ хомбол би чам хүлээхгүй шүү ойлоод байгаа. Энэ залуу ингээл дахиад одоо бүгдийг ингээ хүлээн зөвшөөрөөд за гэд явж байгаа юм шиг хэдийч дотроо ингээд итгэл нь нурсан. Итгэл ингээ алдарсан гэдэг юм орж ирж. Танад инээлээ гэдэг уйлдаг те янз бүрийн мэдрэл гардаг шиг. Тэгээд намайг бити хөдлөе гэж тэгж юм тэгээд яа нэг сайн тэрж аваад амар өнгөрлээд тэгээд мордод явж байхгүй гэсэн чинь ихнэр нь хануусангүй. Тэгээд нөгөө чи хойш харж чадахгүй хануусангүй удаа мэдээ да. Тэгээд хойш харж чадахгүй гэдэг нөгөө цэгүүдтэйгээд нүсч юм шиг тань тавьж байхгүй. Тэгээд нөгөө ихнэр нь хануусангүй жаа бүдэрч унаал газар үйлээд үлдчихээ. Тэгээд хойш харж чадахгүй залуу нь тэгээд ингээд нүлэмсэн ингээд усаад чашаа удаахгүй. Гэхдээ ингээд эхнэрээ болон бусад хүмүүсийг тайван сайхан амьдруулахын тулд хамгаалах гэдэг үүргийг тэгээд нуруунд дээр үргэлж хайртуунийхаа сайн сайхан тайван амьдралын төлөө өөрийнхөө амьдралыг золиосон гаргаад тэгээд ингээд уйлал цэвүүттэй хамт ингээд чимээгөө дахиж явж агаад кадр дуусангууд будгуудаа нэг хэсэг хугацааны дараа юм харуулж байгаа байхгүй. Цэргийн одоо газар ч юм уу дайн байлтай хийх гэж байгаа газар ч юм уу ч гэсэн тийм сэтгэл нь арай тайван. Энд ингээд хамгаалаад тэднийг одоо дайснаа одоо газар нутгуулгаа нэвтрүүлэхгүйгээр энд хамгаалаад байж байгаа даа. Яг тэрэндээ баяртай. Тэгээд сэтгэлдээ тэгээл тэмдэглүү хаяа харж нэг царай юм бодоо. Гарч ууцгаа юм. Юу. Надад гэхдээ энэ залуу нөгөө нэг сэтгэл нь бүр ингэ нурж байгаа байхгүй юу? Тэгснээ яа харахгүй ингээ ууж байгаа юм шиг надад харагдсан. Тэгээ яг нэг юм уулын ингээд ингэр дээр морины хажууд суусан. Нэг юм сэтгэлийн харагдаж байгаа юм шиг ингээд нэрмэллээр сэтгэлийн харагддаг гэж
Тэгээ эр хүний хувьд ингээд эн чинь маш их зүйлийг туулж ирсэн. Тэгээд эр хүн бол дотроо тэгж бодож байгаа шүү дээ. Тэр чулуу өгснөөрөө би чамайг ингээд хамгаалсан, ингээд минийх гэдэг юм итгэлтэй жагаад очсон чинь тэр нь байхгүй гэдэг бүр ингээд эр хүн дотроо нурдаг гэдэг үгийг бүр гаргаж ирж юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэгээ бүр үнэхээр юм хэцүү мэдрэмж гэсэн хэдий ч эр хүн дотроо нурсан чинь ингээд гаднаа ингээд нурахгүй төлөв төвшин харагдаж байгаа. Гэтэ би ингээ энэ чигээрэл авчих юм бол үгүй болчихно. Тэгэхээр би яаж игээд өөрийгөө босгоно гэдэг тэр итгэл хажууд нь бас байгаа. Босгох хэрэгтэй гэдэг мэдрэмж нь байгаа. Тэгэл уулын хажууд ингээ суугаад эргэцүүлж бодоод тэгснэ. За одоо тэгээд өөрөөхт ажилдаа л орё доо гэд өөртөө шийдвэр гаргаж байгаа. Тэр нь нөгөө нэг цэргийн хоорондоо босож очих юм шиг байна. Ууг нь бол ингээд нөгөө хамт Андреа гэж явсан юм байна. Өгөө. Өөдөө өгөө болох уу? Өгөө болохоор болчихсон уу? Шууд уу? Тэгээд цааш юм байгаа юм. Тэр одоо тэгээ барах гэдэг байж таа. За тэгвэл харин гүн мөн рүү норохгүй юу? Сая л айгуу сайхан уянгын айлал. Хариуд тохиол кино. Гонхтой хариуд тохиол кино үзчихлээ шүү дээ. Энэ талын нөгөө нэг юуны уулын ингэр дээр суугаад яг нэг юм нэрмэл ууж байгаа юм шиг санагдаад тэгээд нэрмлэр одоо сэтгэлээ засъя да гэснээр ингээд үйл явдлаад эргцүүлж дүгнээд за одоо нэгэнт ингээд биш хойно харамсаж одоо харуулж сэтгэлээ одоо халиулаад яах вэ? Өөрөөхт ажилдаа орё гэж шийдэн явсан чинь яг ингэж хэлснээс хойшх ингээд үйл явдлууд нь аюу итгэвтэй хөдөлгөөн хийгээд байгаа хгүй. Сая бол аюу ингээд номлог тайван ингээд айж үнийг ингээд урсаал яваад байсан чинь одоо шууд ингээд эрэмгээ үйл явдал ч гэсэн ингээд хурдан болчихлоо. Ингээд хурдан давхиал. Тэгэл нөгөө нэг цэргийн хоорондоо очсноо цэргүүдээ цуглуулаад бэлтгэл хийгээл ярьж байгаа яриан ингээд аюу хурц тод нөгөө яг энэ жанжин шиг жоохон тэгтээ саний дүрээсээ илүү хатуу байдал гарч ирж байгаа. манай Баатар маань одоо дайм болоод жоохон байж байгаа л хил нэвтрээл дайснууд орж ирэл тийм юмнууд болоод байхгүй. Тэгэд хамгийн эхний нэнд явдаг дандаа. Аюултай юм хийх ч юм уу аюултай давталгаа хийх мэт хамгийн түрүүнд баг би очиж явж. Дайм байлдаанаар мэдрэмжээ дарах гэдэг зүйл хийж тийшээ улааран орж байлжж байгаа юм шиг. Нөгөө талаар сонголтоо хийгээд ийшээ ирсэн үнэн. Нөгөө талаар энэ бас нөгөө дайн дачинтай байгаа юм байдал бас ингэж гомдох хорсох уу ууралдаг нэг тийм мэдрэмж байна. Сая ингээд нөгөө нэг жанжин дээрээ төвлөрүүд яасан чинь надад дунаартах мэдрэмж ингээ ороод ирж байгаа. Тэгэхээр гүн рүүгээ орж байгаа юм хата гэдэг бодол орж ир. Зурх харатах гал. Уур цогт төрөхгүй л. Тэр нь одоо амар их санаа алдаад эхэлсэн. Цаашаа юм байна уу? Яг шиг бүр нэр гэсэн бүр дунаартаа дээр унах гэдэг юм шиг. Тэгээд за одоо үгүй шүү. Одоо яг төвлөрнө гэдэг ингээд хичээгээд бич. За үгүй ээ. Нэр цаашаа одоо юугаач алтан онооны завсар. Завсар юу гэдэг вэ? Хүлээсэн итгэл. Харамсал гэж. Халаглах сэтгэл. Дүргүй цогцос гэж байна. Гэмшил. Юуны дундор. Нэлээд дундор үнэлэл зөвхөн энэ шиг.
Сонголтын хариуцлага. Монголын Хариуцлага. Эмтэрсэн сэтгэл гэдэг юм. төр тавилан. Зөрүү тавилан. Дурсамж гэдэг үг. Эсрэг чиглэл, эргүүлэг тэгснээ хазгай тавилан. Харшгүй оргил. Учирч болохгүй. Үцч орлоос. Харинтай эмзэглэмээр Тийм. Тийм айцаа дээр санагдчихлаа шүү дээ. Одоо ер нь учрал яах вэ? Дахиад ингэж салах. Түүхий хайр босон болоогүй. Ахтар орж ирээд идэг бүгд орж ирдэг тийм. Хилцэл гэрээ андгай тангараг хориг сонсон сэтгэл гэрэл тэрээдэн усрмаг уруу шийдвэр. надад нөгөө хил зүг гэснээр хойноос нь хилц чанар гэдэг юм орж ирдэг. Тэгсэн тийм үйдэг. Хилцэж өгсөн. Хил зүг гэдэг нь тийм хилц чанар Жишээ үг тийм. Таарахгүй гэл урт орж ирж байна. Зүрүүд сэтгэл гэхээр ард нь зүрүүд итгэл гэж гарч ирээд. Хэлцээ. зүхэх гэдэг үг орж ирж. Зөвл зүхэхийн зүхэх. Хараал тамлал. Анхах чиг. Урам. Ачлан. Золиос. Төгшмөр. Санаа зовнил. Эргэсэн эхлэл. Эмтэрсэн хайр. Үлгэр. Эргэсэн чиг. Эргэсэн эхлэл гэдэг үг надад сая хүчтэй орж ирсэн. Эргэсэн эхлэл гэхээр тэрийг ухаад бодож авсан. Чинь чиг. Халдлага гэсэн шууд хядлага гэж орж ирж. Алсарсан сэтгэл. Харлаган хараа. Гэтэ харлаган гэдгийн оронд өөр хүлэгдсэн хүч. Золиос. Цөв. Эхлэл гэдэг үг бас олон орж ирсэн. Эхлэл гэдэг үг олон орж ирсэн санагдаад байна. Шалгуур. Үеийн хэлхээ. Үгүйсгэл. Залхуу. Эргэлзээ. Намс. Үхэл. Хоор. Ясэлтэс. Азуйтал гэж байна. Азуйтал гэж орж ирж. Бүтэн юм гарч. Гарлал. Дарамруулал. Ялгуурлал. Тэмцэл. Осрол. Хийцгүүрл. Удаашрлал гэсэн чи баруун мөн байх шээ. Сүмжлэг биш. Юу гэсэн ч л өөрөө бодоод яваад. Нэр миний хөш штэ гэж бодсон. Явж байгаа тэгэл юм орсон. Бүрэн давуу болоод юм. За одоос хотоо олж хийж юм гэсэн яах вэ? Мөртөө олё удаа. Тийм. Сумэлтэрч.
Тоолъё. Олно. Нөгөө таны хэлсэн олон өнцгөөс орж хараад ингээд олдгийн байх шиг хэлсэн шүү дээ. Тэнд би бодож байгаа. За юу байхгүй лаа гэх манай их маань гэх. Гэсэн чинь орж ирэхгүй шүү. Тийм. 900 юм аа. Би болохоор эзэн чанарын сөрөг чанар гэж хэлээл боддог. Би нэг тэгж бодож үзчих. Хоёрынхыг бодохоор ямар ч тийм сөргөмж хэрэг багтсан. Ямар ч баг холбогдлого юм шиг багтсан. Эцгүү. Усан дээрээ тийм усандаа тийм хайртай болол усан дээрээ Нөгөөх нь галандаа тийм хайртай болохоор гал дээрээ ороод байдаг та. Хоёрын ажлын байсан юм итгэл найдаа юм. Хацал нөгөө хоёр залуугийн Нууц юм байна.